Эртний Грекийн эрен. Эртний үе. Манай эртний өмнөх 750 оноос 480 он. Энэ үед хот улсуудын анхны үүсэл суурьуд тавигдан барилга, уран баримлын өөрийн гэсэн онцлог байдал төлөвшин Хомер алдарт яруу найргаа туурвсан билээ. Газрын дундад тэнгис ноёрхож байсан хаадын усаа залгамжлахыг халж нийтийн саналаар шийддэг улс төрийн шинэ тогтолцоог бий болгосон байна. Хот улсуудын ерөнхийдөө өөрийн эрэгтэй, эмэгтэй, тэгшэрэгт иргэдийн эрх, үүрэг хариуцлагаар баталгаажсан нийгэм, улс төр эдийн засгийн хамтын удирдлагатай болсон байна. Хотын иргэд нь боол болон харин нутгийн иргэдээс эрс ялгаатай, эрх мэдэлтэй байсан аж. Иргэншилт тухайн хүний нийгэмд эзлэх байр суурь, эд баялагын хэмжээ хамаарахгүйгээр бүгд хуулийн дор ижил эрхтэй гэж тунхагласан нь хүн төрөлхтний түүхэнд анхных юм. Зарим хотууд насанд хүрсэн бүх хүн хотын удирдахад саналаа өгч байсан нь дэвшилттэй явдал байсан. Гэвч эмэгтэй хүмүүс санал өгдөггүй байсан бөгөөд эрх зүйн чадамжийн хувьд айлч талаараа эрэгтэй хүнээс дор түвшинт байсан байж. Хотуудын бүтцэн хоорондоо бараг ижил байсан ба төвдөө ордон, ёслолын төвөөтэй захаараа газар тариалан мал аж ахуйн эдэлбэр газартай байсан. Иргэдийн ихэнх нь хотын төвөөс алсхан пэрэм дээр эсвэл тариалангийн талбайд хөдөлмөр эрхлэн амьдардаг байв. Алдартай баян тансаг хот улсуудын өөрийн гэсэн маш сайн усан боомттой байсан ба бусадтайгаа худалдаа эрхлэн улам хөгжиж байжээ. Хотуудын төвд нийтлэг сүм дахилгын ариун газрууд байсан ба түүний нэг нь Афинд орших Акрополис юм. Мөн хотыг гадны халдлагаас хамгаалах зорилгоор өндөр чулуун хэрмүүдийг байгуулдаг байв. Төмөр зэвсэг өргөн хэрэглэж эхэлсэн хөдөлмөрийг үр ашигтай зарцуулахад төхөн болж улмаар эдийн засгийн хүчрхэг байдлыг бий болгосон байна. Байгальд цагуур байгалийн нөөцийн таатай орчин, эрх чөлөөт байтал нь хүн амын хурдцтай өсөлтийг бий болгожээ. Грекчүүд манай эртний өмнөх 500 оны орчмоос өөрсдийн их нутгаас гадагшилж өнөөгийн өмнөд Франц, Испани, өмнөд Итали, умард Африк болон харт тэнгисийн эрэг орчмын газруудаар колони хот улсуудаа байгуулж нутгийн уугуул хүн арттай хойлолдон нийтлэг өвөрмөц соёл иргэншлийг бий болгосон байна. Грекийн хот улсуудын хүмүүс Дориан, Инион, Азолиан гэсэн үндсэн 3 аялгаар ярилцдаг байжээ.